Энэ удаагийн дугаараар идэгрэшгүй гэж онцлогдсон бүхэлдэн 2 өвчнийг амьдралын хэм маяг хүчрэх сэтгэл зүгээр даван туулсан фитнес коуч Ариука маань оролцлоо. Түүний гайхалтай их үгэнд багтшгүй түүхийг хүн бүхэн сонсоосоо гэж үсэд подкастт урьсан байгаа. Та энэ подкастаас маш их хэрчүүж болон урам аавна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Гол ярианд орохоос өмнө энэ удаагийн дугаарыг Simple-ийн дэмжлэгтэйгээр та бүхэнд хүргэж байна. Яаралтай санхүүгийн хэрэгцээ гарсан үед хөрөнгө барьцаалсан зээл авах гэхлээр маш их хүндрэлтэй байдаг. Орон сууцыг маань үнэлэх хүний дуудаад хүлээн автомашин бол үнэлгээний газар очиж харуулна. За тэгээ зээлийн өсөлтөө өгсөн ч ээлжээ хүлээ цаг аална гэд саад бэрхшээл маш их. Харин Simple Plus маань гэртээ сунгаа апаасаа орон сууц автомашины үнэлгээг хийж, үүн тохирсон зээлийн эрхээ шалгаж тэр доороо хүсэлтээ илгээх боломжтой. Дээрээс нь харилцагч ингэхдээ нэг ч төгрөг төлөх шаардлагагүй байна. Simple Plus дээр хөрөнгө барьцаалсан зээл хаач очихгүй, ямар цаг алдахгүй ийм хялбар байгаа шүү. Хамтарч ажилласан Simple-тэй баярлалаа. Ингээд гол сэдвт орцгоё. За бүгдэнд нь өглөө өдөр оройны мэндийг хүргэе. Тэгээд Бүрийн University ээлжит подкаст маань яг энд одоо Art of UB галерейгаас та бүхэнд хүргэж байна. Тэгээд энэ удаагийн дугаараар бас нэгэн маш сонирхолтой зочин орсон байгаа. Сонирхолтой гэдэг нь болохоор би одоо энэ зочныхоо түүхэнд бол айгүйх дуртай маш олон хүмүүс тийм inspiration буюу урам зориг өгөхгүйц боломжгүй зүйлийг боломжтой болгосон их гайхалтай түүхийг өнөөдөр яриад өгөөч гэдэг төрсэн байгаа. Тэгээд манай зочин маань фитнесийн одоо дасгал жуулагч, тэгээд тамирчин, тэгээд бас давхар шүдний эмч Ариука маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд энэ сайхан одоо өдрийн мэндийг хүргье. За бүгдэнд нь өглөө өдөр арай минь тэгээд хизээж үзэж чад магадгүй болохоор. За би болохоор олон жил бүрийгээ сонсож байгаа. Анх яг нээсэн цагаас нь хавуулаад сонсож байгаа. Тэгээд яг өөрөө ингээд оролцох болж байгаа доо маш сэтгэл өндөр. Тэгээ бас жоохон итгэмээргүй гайхалтай байна. Ингээд урьж авчирсан баярлалаа. Баярлалаа. Тэгээд Ариукагаас таньдаг хүмүүс зөндөө байгаа гэж бодож ихтэй. Өнөөдөр бол илүү одоо юу гэдэг бие алдар эрүүл амьдралын маяг бол мэдээж ярина. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр өөрийнх нь хувийнхан сторийн олон хүмүүс түрүү хэлсэн шиг инспирэшн өгнө гэж бодоод одоо ярилцж гар шийдсэн байгаа. Тэгээд хамгийн ихний яг өөрийнхөө түүхээ шууд яриад эхлэвч эхлээд жоохон сонирхол юм байна. Тэгээд миний яг ойлгосноор болохоор бас нэлээд олон жилийн өмнө хүнд өвчин тусч байсан идэгрэшгүй хор тавдар тусч байсан. Тэгээд ямар өвчин яаж явж байгаад ямар хор тавдар туссан билээ. Эхлээд бүр яг түүхийг ярьчихоо гэдэг юм. За ямар ч одоо энэ дугаарыг яг нөгөө одоо хийж байгаа зорилго нь гэх юм бол бит хоёр одоо маш олон хүмүүс айгүй хүнд өвчтөйгээ дэдгэрэх боломжгүй гэд ерөнхийдөө ихтгэл найдвараа алдаад зарим нь тэгээд хүнд өвчнөөс олоод өнгөрч байгаа хайртай дотны хүмүүсээ алдж байгаа зөндөө хүмүүс байгаа тий. Тэгээд ялангуяа одоо манай Монголд өвчлөл маш их бүр ингээд залуучуудаас жоохон хүүхдээс хавуулаад ихсэж байгаа учраас яг эцэг эхчүүд минь анхаараасаа тэгээд дээрэс нь одоо боломжгүй ч гэсэн ихтгэл найдвараа алдахгүйгээр олон хүн ирүүл саруул болоосоо гэсэн үгнээс тайдтэй ингээд урам өгөх зорилгоор өөрийнхөө түүхийг болцох байгаамаа. За би болохоор бүр жоохондоо 16 настайгаас ахуулаад яг нэг одоо монголчуудын хэлийг хэрэг гэдэг хүчин байдаг шүү дээ. Гэхдээ эн чинь яг ангаах ухаанд бол бүр айгүй олон төрлийн 100 гаруй төрлийн тийм ийм төрлийн хүнд өвчин байдаг байхгүй. Тэгээд минийх болохоор ерөнхийдөө хоолойны ангинасаа шалтгаалсан тийм хэрэг өвчин. Тэгээд ингээд олон үеийг гэмтээдэг, зүрх бөөр гэж ерөнхийдөө ингээд холбогч эдийг тэр чигт нь ингээд эргэтэн системийг тэр чигээр нь гэмтээдэг тийм нэг тархлааны өвчин байхгүй. За энийг болохоор одоохондоо дэлхийд дахинд 100% одоо ямар ч юм эмчлэг боломжгүй зүгээр шинж тэмдгийг дандаа даах хэмжлэгээ яадаг. За энийг бол угаасаа манай монголчууд эргэн тойронд нь ийм өвчтөй хүмүүс зөндөө байгаа. Тийм өвчтөй болоод хор тавдрын нэгэн төрөл гэж би ойлгож байгаа. Биш юм уу? Тийм. Эхлээд яг анх үслэн. Тэгээд ингээд 16 настайгаас ахлаа шууд хэвтэрт ороод ингээд хамаг үеэ дээр хавтаал эхэлж байгаа байхгүй. За тэгэл тухайн үедээ ингээд нэг шинж тэмдгийн эмчилгээ хийгээл ерөнхийдөө ингээ 10 гаруй жил явчихж байгаа байхгүй. Бараг 12 жил, 13 жил яг энэ тарианаас хамааралтай. Тэг хүн чинь сүүлрээ нөгөө угаасаа идэх ямар ч боломжгүй учраас одоо нөгөө нэг өвчнөдөө тасан цогцож амьдрын гэдэг шиг одоо ингээ эмчилгээ хийгээл
эмнэлэгтэй эвтэл эм тарианаас хамааралтай ерөнхийдөө тэгж олон жил явсан байхгүй. За эмч мэрэгжил сонгох болсон шалтгаан нь ч тэр нөө багасаа ингээл яг оншин ингээ олдохгүй ингээл өвдөдсөн болохоор за ерөөсөө өөрөө эмч холъё гэр бүлд ер нь нэг эмнэлгийн хүн хэрэгтэй мэн гэд анхаас эмч мэрэгчлийг сонгож ирсэн. Тэгээ эмч болсон ч гэсэн угаасаа л эдгэрхгүй өвч учраас тэгэл ерөөхдөө өвчнөдөө тасан цагцаа амьдарч байгаа. Тэгээд нэг 10 гаруй жил ингэж өвдөж явж байгаад тэгээд нэг сургууль анагаахынхаа сургууль 18 онд төгсдөг жилээ одоо нөө ревматологийн одоо нэг юу байнгын хяналтанд байдаг эмч маань энэ чинь үеийг гэмтээдэг өвчин баггүй. Тэгээ миний түүхний үе, өвдөгний үе, нурууны үе гэж ерөнхийдөө дандаа ингээд өрөвсөлтэй байдаг. Ингээд зарим үеийнүүд нь ингээд өөрчлөлтөнд орсон. Тийм байж жагаад байнга одоо эрдэнэтгийн зураг авахулдаг гэх юм уу? Жилдээ нэг 2-3 удаа эмч дээр очиж ингээд эмчилгээ бичүүлж аваад дандаа ингээд зураг хянуулж явж байгаад 18 онд манай эмч чиний нэг ясан дотор чинь нэг юм байх шиг байх юм. Чи энийг нэг төр сонслооны багш дээр аваачаа үзүүлдэ гэд. Тэгээд би тухайн үед нэ сургуулаа төгсөжсэн болохоор за хин тэгэл өөрийгөө те угаасаа л хүнд өвчтөй байсан дээрээ ясны хавдартай болцсон байх гэж хинний толгоонд ч орохгүй шүү дээ. Тэгэл тухайн үед нөгөө эмчийнхаа хэлснийг анзаарахгүйгээр тэгэл нөгөө сургуулаа төгсөж шалгал гээл ингэж явж байгаад завгүй явж байгаа л сургуулаа төгсөөл ажилд орохоос өмнө гинт нөгөө эмчийнхаа хэлсэн гэсэн санаанд ороод тэгээд угаасаа яг нэг хавар угаасаа тайл ингээл дархлаа сулрахад нөгөө өвчин одоо үе өвчин угаасаа манай монголчууд мэдэндээ яг дархлаа сулрангуут л ингээд сидэрдэг тийм өвчин байна. Тэгээд нөгөө өвчин маань тайл сидрээл нөгөө эмчилгээгээ хийх гэж явж байгаад эмчтэрээ очиж чинь тайз зургаа чи энийгээ үзүүлгээд тэгээд эрдэнэтгийн зураг барьж ч үзүүлсэн чинь имра хэлэг гээд тэгсээ чинь тэгээ ясны хавдар гээд тэгээ миний одоо энэ гуйны дунд чүмгний ясан дотор нэг 5.1 хэмжээтэй ингээ ясаа тэлцсэн хавдар байгаа байхгүй. Тэгэл тухай чинь тэгэл амар сэтгэлээр унаад одоо манай монголч ялангуяа ясны одоо хавдраар бүр нарийн мэрхсэн эмч гэж байдаг юм лээ. Ерөнхий ингээд хавдрын эмчүүд байгаа ч гэсэн тэгээ яг тухайн үедээ нэг эмч байгаа гэд тэр нь гэхдээ нөө Солонгос руу сургалтанд явцсан гэд тэгэл ингээ гэмтэл нэгдүгээр эмнэлэг хавдар гэл ингээл явангууд хавдар дээр чинь бол угаасаа хөлний ясан дотор хавдар бол хөл тайрна л гэж байгаа юм чинь. Тэгэл ээжтэйгээ тухайн үед яж захтаа за би хөлөө тайруулаад бол амьдрч чадахгүй тэрний оронд одоо хэд наслахч бай тэгэл тэгж агаал өгчий гэд эмчдэг арга нь олон гол хөл тайрах эмчилгээ гэж байгаа байхгүй. Тэгэл манай гэрийнхэн эдэр чинь Солонгос руу Япон руу тэгэл хүүхдээ мэдээж алдахыг хүсэхгүй шүү дээ. Тийм ихтэй тэр чинь тэгээд зөндөл юм болж байгаа юм. Тийм дунд нь нэгт чи дөнгөж сургуулаа төгсөөд яг ингээд амьдрий гэстэй ингээд гоё амьдрал эхэлж хахад спорт авдарт таа гэдэг мэдээд сэтгэлээр бас нэлээд их унсан байх нэгт бол тэгээд давхар нөгөө нэг сонголт нь болохоор хөлөө тайруулна гэх тэгээд уг нь бол мэдгүй би яг танай гэр бүлийг мэдгүй болохоор хэлж мэдгүй байгаа ч гэсэн би хэрвээ юу гэдэг оронд нь одоо юу гэдэг танай аав юм уу ээж байсан бол бараг шууд хөлөө тайруулаачсан хамаагүй яаж байгаа охин аврил гэж бодох байсан байх. Гэхдээ яг хүн тэг цагаат талаар тэгж боддог юм лээ. Тэгэл яг анх мэдээж тэр мэдээг сонсчоод ингээл зүгээр юу ч олон юм шиг тэгэхгүй шүү дээ. Тэгэл яг толгойн дотор ингээл зөндөө бодол орж ичээ. Уг нь ингээд те багасаа ингээл амар хүн төвчдөгөө ингээл 10 хэдэн жил тасан цогцоод арай гэж ингээ амьдраад ингээ эм тарианаас хамааралтай тэр хугацаанд 10 хэдэн жил бол амар юм там шиг өдөр угаасаа энэ үеийн хүчин амар юм хүнийг ингээ яргалж тамбалдаг хүчин байхгүй. Арай гэж 10 хэдэн жил ингээд тисэж ирчээд тэгт сүүлэнд хайд ясны хавдартай гэдэг мэдээг сонсоод угаасаа бүр ингээд амар амьдрал амар шудраг бус санагдаж байгаа юм чинь. Гэхдээ би одоо яг юу буруу хийсэн гэж одоо энэ төрсэн цагаас ахвал би өгөн гим нүгэл үлдэг эсвэл одоо миний өмнөх насны минь одоо үлийн үр юм бахтаа гэл амар амьдралд одоо гомдсон шүү дээ. Тэгэл сар гарan бол ингээд шоконд ороод ингээд өдөр алган уйлал баг өрөөндөө ингээд хоол унж идэхгүй. Гэхдээ оронд нь баг ингээд чихэр шоколад идэл хоол унд идэхгүй ингээд өрөөнөөсөө гарахгүй өдөр алган уйлал ингэж байгаа байхгүй. Тэгэл мэдээж тэр хооронд ч манай гэрийнхэн чинь зүгээр ахгүй. Тэгэл за ингээд арга чарга болоо охиныгоо яаж хийж байгаа л аваад үлдээ гэл. Тэгэл Солонгос Япон руу тэр хугацаанд одоо энэ Монголд хийж байгаа шинжилгээнүүд хариуг явуулж байгаа юм л да.
Тэгээд Солонгосын Samsung, Seoul-ийн их сургууль, Yonsei гэх нэг Солонгосын хамгийн том гэсэн эмнэлгүүд рүү ингээд бүгднлөө юугаа хариунуудаа явуулаад тэгэл тэр чинь хариунаас ирэх гэж нэг бас нэг процесс болно ш. Тэгэл тэр оронд би тэгэл бас л за би угаасаа л ингээд хүн гээл бодолтой ерөнхийдөө ингээд буугаа хөтж байгаа байхгүй. Тэгээд эмнэлгүүдээс тэгэл нэг хариу ирж байгаа. Тэгээд нэлээд удажж ирд юм лээ. Тэгээд Японд руу ч гэсэн явуулчихсан. Тэгсэж бүгдээрээ нүүд чинь одоо ясан дотор ингээд ясаа талцсан том авдар байгаа ш. Яж идэл яг нүүд дунд чүмөгт. Тэгсэж намайг бүгдээрээ бүх эмнэлэг нь 3-6 сарын настай гэдэг байхгүй юу? 3-6 сарын. Яа одоо энэ нэг дунд чүмгэнд байгаа одоо эн чинь бидний дунд чүмэг чи одоо ингээд цусны ис боловсрж байгаа яг ин гол юм шүү дээ. Тэгээд инхээр айгу хурдан ингээд цусаараа тарахад ингээд өсөрхийлдэг. Айгу юм хорон үйл явцтай. Тэгээд 3-6 сарын настай яаралтай хурдан эмчилгээнд ор. Тэгэл тэр чинь тэдэн сая вооны эмчилгээ, хагалгааны хим эмчилгээ, туяа эмчилгээ гэдэг бүх нөө юунуудыг ингээд явуулж байгаа. Тэгэл мэдээч чинь одоо шууд ингээд дан ингээд ямар ч гэр бүлээс тийм их хэмжээний мөнгө гаргаад өгч чадaltaй хүмүүс бас ховор шүү дээ. Тэгэл нөө эмчилгээний зардалыг асуулахгүй нөө манай гэрийнхэн чинь ах дүү дээрээ ингээд цуглуулаад тэгээд тэр хугацаанд хавдартай гэдгийг мэдснээс хойш ингээд 3 сарын хугацаа болж байгаа байхгүй. Тэгээд би нөгөө нэг уйлал хоол унддаггүй чихэр шилүүд идэдсэн гэсэн ш. Тэгсээ чи нөгөө нэг ингээд шинжилгээ хийх одоо эн чинь ингээд нэг газар очиод тай тоцсогчтой амирайл гэн тайл нөгөө нэг өөр ингээд газар руу хариугаа явуулахын тулд тайл ингээд шинжилгээл ингээд тэг тоолно миний нөгөө хавдар чинь томроод идэг байхгүй юу. Эхлээл нэг 5.2-ээс на дараа үзүүлэхэд 5.4 6 ч гэдэм үү. Тэгээ ихэнх хэсэгт болохоор тэрийг нь би эсвэл нөгөө нэг тухайн эмнэлгийнх нь одоо юу гэдэг нөгөө төхөөрөмж өөр жоохон нэг жижигэн хэмжлэгүүдийн алдаа байж магадгүй гэж одоо эсэж бүр яалчгүй томроод байна. Тийм ингээд нөгөө нэг сар гарны хугацаанд бараг ингээд сантиметр гарan томорчж байгаа байхгүй юу. Тэгээд гинт хүн чинь нөгөө нэг сүүл рүү уйлсараад нөгөө нулимсэн ч гарахаа болоод тэг гинт ухаан ороод би одоо хэрвээ одоо надаа нэгэнт би ийм юутаа ингээд хавтартай болцсон. Тэгээ одоо би уйллаа гэд одоо юу ч хийж чадахгүй. Харин ч би эсэргээрээ ингээд сэтгэлээр унаад өөрийгөө хорлоод ингээд чихэр шилаа сахар хэрэглээд улам хавдрынхаа эсийг ингээд тижээгээд байгаа юм байна. Хавдраа би улам тижээгээд байсан юм байна гэд гинт ухаан ороод би угаасаа чихэр шилаад нь дуртай болохоор нөө сэтгэлээр унахаар хүн чинь яг нөө чихэрлэг юм илүү хідэж тайвширдаг. Тэгэл угаасаа за өгөх гэж байгаа юм чинь гээд амир чинь хідээд байсан байгаа. Тэгснэ нөө хавдар чинь томроод эсэж гинт ухаан ороод тэгээд 9 сард Солонгост очоод хамгийн түрүүнд Samsung эмнэлэг дээр очсон. Тэгэл тэндээ тодсочтой имраа ингээл баахан шинжилгээнүүд хийгээл тэгээд шууд нөө амбулатороор үзүүлсэн болохоор 7 хоногийн дараа хариу гарна гэд. Тэгэл тэр хооронд юу ч бодохгүй зүгээр сайхан Солонгос таахуудаа очиж үзсэн. Ингэж явж байгаа л 7 хоногийн дараа хариугаа авсаж 3 төрлийн одоо урьдчилсан хариу гарч байгаа байхгүй тэр юуны тодсочтой имраагаар. Тэгсээ чинь гурлаа ерөнхийдөө бас ингээ ясны хавдар одоо нэг нь ясны хальснаас гаралтай нэг нь юм анхдагч хавдар нэг мөгөрсний юм юуны гаралтай хавдар гэд. За тэгээ гурлаа хортой хавдар байна. Тэгээ энийг одоо яг аль хавдар гэдгийг 100% онцлохын тулд одоо биопси гэж эдийн шинжилгээ гэж яддаг шүү дээ. Тэгээ биопси авах шаардлагатай. Хамгийн гол нь чамд асуудал үүсэж байгаа юм нь хэрвээ нэг аль нэг эд эрхтэн ч юм уу эсвэл жижиг яс байсан бол тухайн хэсэг тагалгаа илгээд биопси аваад ингээд ингэчих болно. Тэгэхээр нөө чиний ингээд яг одоо энэ түнхний доор гэсэн үг байхгүй. Яг нөө гол бидний гуйны том яс нь тэлцэн тийм том хавдар болохоор хэрвээ энд ингээд хатгалт хийгээд ингээд авах юм бол ясаад л заавдраа учраас чи хөл дээр явж чадахгүй тахир дутуу болно гэдэг байхгүй. Тэгээд намайг чи тэгээд дөнгөж юм 20 эдтэй залуу хоохон ингээд хүүхч гаргаагүй дээрэс нь ингээд ийм залуугаараа хэрвээ чи ингээд шууд ингэх юм бол ерөөхдөө ингээд тахир дутуу болно явж дахиж хөл дээр явж чадахгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр за тэгвэл би юу ахгүй биопси хийхгүй гэдэг. Тэгэл тухайн үед шууд эмчийнхаа өрөөнөөс уйлал гарчиж байгаа байхгүй. Тэгэл дахиад гэрийнхэн руугаа залгаад намайг ингэж ийна тэгж ийна гэд одоо яах вэ гэсэн чи гэрийнхаа за нэгэн л очсон. Яг бүх эмнэлгүүдээр нь яв гэл. Тэгээд Сөүл их сургууль дээр цаг авцааж байгаа. Тэгээд дараад нэг Аннам гэд Корейд их сургуулийн Аннам гэд бас том эмнэлэг гэдэг байхгүй. Тийшээ очиж чинь цаг байна гэхээр нь шууд тийшээ очиод тэгсээ чинь шууд эмнэлэгт нь хэвтүүлээд
Тэгэл гадаад хүчний нэг тийм хор тадрын засаг гэдэг юм лээ. Тэндээ хөвтүүлээд бараг 7 хоног хөвцсөн аахгүй. Тэгэл өстөд нөгөө кинон дээр гадаг шиг өмнө ингээл солонгос кинон дээр чи хор тадртай үүсийг хахад ингээл амар шинсгээд оруулаад тэгсэж өөр ингээл тэр аппаратууд нь оронгот ингээл яг юу болоод байгааг ер нь ингээл ойлгохгүй нэрнгэсээ яг надаа ийм юм тохиолдоод байгаа юм бахтаа гэл жоохон ингээл нэг мангартаал идэв юм лээ. Тэгээ яг нэг 7 хоногийн хугацаанд ингээл өдөр шөнөгүй шинжилгээнд тавьж байгаа байхгүй. Тэгэл тэнд имлэгт ингээл өөр зөндөө гадаад хүчтнүүд ингээд цусны хор тадртай ийм хадартай гэл тэр хүмүүс гэл нөө шүн имчилгээндээ амар уусаа хор тадарч амар тийм өвдөлттэй өвчин шүү дээ. Надад бол тийм өвдөлт байгаагүй байхгүй. Угаасаа нөө үе мөч өвдөгээс болохоор тэгэл тухайн үедээ би яг имлэгт ингээл орон дээр ингээл хөвчж явахдаа ер нь шүн ингээл байнга янз бүрийн бодно шүү. Тэгэл хүн ер нь за юунд харамсахгүй байх вэ гэл ер нь их юм бот юм лээ. Одоо нэгэнт би ингэсэн гэл. Тэгэхээр ер нь зүгээр л өөрийнхөө хүсэж байгаа бүх юмыг хийгээгүүдээ л ер нь амар харамсах юм байна. За гэр бүл үр хүүхдээ олоогүйдээ харамсах юм байна гэснээр за тэр нь ч болж угаасаа хүүхдээ өнтрүүлэхээс хойш маш гэл бала эзэндээ юм бодож байгаа юм чи. Тэгээд азар тэгээд 7 хоногийн дараа тэгээд хариун гардаг байхгүй юу? Гэтэ тэр хонд би яг тийж бодож ирсэн. Хэрвээ нөгөө нэг надад зүгээр нэг горьдлого байгаадсан ах ба одоо хичнээн нэг тийм том хавдраагаа ч гэсэн надаа ингээ өвдөлттэй байхгүй байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй эсвэл ийм одоо хоргүй хавдар ингээ хоргүй Samsung-ийнхаа ингээ ийм 3 хавдар гаргаад ирсэн ч гэсэн магадгүй хэрвээ надад ингээ бурхан ингээ боломж олгоод хэрвээ миний энэ одоо ийм хоргүй одоо ийм амар хорвоо яцтай амь насанд аюулгүй байх юм бол би ингээд яг одоо тэр мэдээг сонсон цагаасаа ахуулаад ямар ч өөрийгөө ингээд юу гэдэг эмчилнэ гэдэг юм уу те одоо нэг хоолунд дасгал хөдөлгөөн амьдралынхаа маягийг зүгээр тэр чигт нь би өөрчлөөд тэр их 3 сарын настаа гэсэн хүмүүс хүртэл 30 жил амьдэрсэн түүх байдаг ш. Тэгэхээр ер нь угаасаа гайхамшиг гэж байд юм чинь тэрийг нь би өөрөө бүтээчи харин надаа яг л энийг юм хоргүй гэдэг л үгийг сонсох юмсан гэж өдөр алга ингээл залбираал гэж. Тэмцлийн орон дээр тийм зүйл бодчихсон байж шүү дээ. Тэгэл хэрвээ хоргүй гэдэг байх юм бол би шууд нөгөө фитнест явдггүй байсан юм чи фитнест бүртгүүлнэ. Эрүүл хоол нөгөө нэг чихэр шоколадаар хоолдог гэсэн юм чи эрүүл хоолн болно гэж ишин шиг юм бодож байгаа. Тэгэл 7 хоногийн дараа хариун гараад тэгсэж азар яг тэр одоо анами тэр Корейд их сургуулийн одоо тэр анамын захирал нь яг энэ ясны хор тадраар бүр мэрэгсэн бүр амар том профессор хүн юм билий. Тэгээ баргийн өвчнүүдийг үздэггүй олддгүй тийм юмч хамгийн сайн эмчтэй хамгийн бүр ингээд лаг эмчтэр нь тэгэл нөгөө эмч нэр нь гэсэн чинь нөгөө ингээд ажил гүйлдээл ингээд кинонд гараад шиг бөө юм болж байгаа. Тэгэл хүү цаацаастай амар олддгүй эмчтэр нь үзүүлчлээ. Статтай ингээд бодож ирсэж нөгөө эмч чинь тэгэл ирээл миний нөгөө хөл ингээд хөдөлгөж үзээл. Тэгэл нөгөө миний шинжилгээнүүдийг харж агаад тэгснээ арай юу хагаад чамд ямар ч баяртай мэдээлээ ямар ч эн чин бол одоохондоо чиний амь насанд аюулгүй ерөөхдөө юм хоргүй төрлийн ажиллаж байна. Тэгтээ тэр нөгөө 3-6 сар гэдэг нь тэр бол биш болж байгаа байхгүй. Тэгээд би дотор тэгэл зүгээр тийм гэж зүгээр тийм баярлаа бөөй болж байгаа. Тэгэл нөгөө тэгтээ нөгөө юм чи манд хийж байгаа. Энд чинь одоо ингээд ясаад талцсан байгаа том хадар энийг хадар гэдэг юм чинь те зүг зүгээр эрүүл хүн ч гэсэн бидэрт нөгөө өдөр алган хадрын ис үүсэж байгаа штэ. Тэгэхээр эн чинь нөгөө чамд угаасаа хавдар байгаа. Тэгэхээр энэ хизээ ингэж өөрчлөлтөнд ороод ингээд ийм чиний амь насанд магадгүй гэсэн үг шүү дээ. Тэрийг хэлж мэдгүй. Тэгэхээр чи энийг ерөөхдөө 6 сар тутамд хянуул гэдэг надад 6 сарын дараа цаг өгдөг байхгүй юу? Тэнгүүт нь би тэгэл эмчээсээ явахаас өмнө асуусан ахгүй. За хэрвээ би эмчээ одоо ингээд би ингээд 6 сарын дараа ирэх юм байна. За тэгээд би одоо ингээд дасгал хөдөлгөөн хийж болох уу? Би ингээд нөө дотроо бодсон юм асуудаг ш. Би ингээд фитнесээр хичээлж болох уу гэсэн чинь юуны чинь барыг фитнесээр хичээлдэг те. Чиний энэ чинь нөгөө одоо ингээд бүр ийм том хэмжээтэй хадар амар ингээд гадуур нь бүр ясан дотор байгаа юм нэмхээ яс гадуурнаага ахгүй. Ясаа ингээд тэлцэн тэр чи бараг гүүж болохгүй бараг ингээ юм дээрээс үсэрч болохгүй бараг л ингээд бараг бүдэрхийн төдийд л бараг энэ яс чи юм хугарах тийм нэмгэн хэмжээнд байгаа. Тэгэхээр чи ерөөсөө юм тасгал хөдөлгөөн хүнд юм мөргөх тийж хамаагүй гүүж харайж болохгүй гэдэг байхгүй юу. Тэгэхээр би тэгээ одоо яах юм бэ тэгээ би хаашаа тэгээ
одоо хизээ өхөн гэд өглөөгээд тэгчих юм уу гэж дотроо бодчиход за гэж ботчоод тэгээд бас өөрөө нэг ангаах төгссөн болохоор хэрвээ нэг хүн одоо нөгөө гэдэг хүн жижигэн өргөөд ч юм уу тасгал хөдлөө гэхээр ясны нэгтэршил хамгийн гаднаадлын нэгтэршил сайжирна, булчингийн масс нэмэгдэхээр ингээд бүх юм ингээд чанга тулна ш. Тэнгүүт нь энэ чинь яг шинжлэх ухааны талаас сая ийм чинь энийгээ би зүгээр ер нь эсрэгээр нь яваад үзье. Энэ эмчнэрийн үгэнд орох юм бол би хизээ нэгэн цагт угаасаа л би үхэх нь одоо 6 сарын дараа ирээд за гайгүйж болно 5 жилийн дараа ирнэ. Тэгэхээр хайшин тэгэл би за одоо л нэг өөхөстэй одоо гэх хүлээгээд байжснаас яхав одоо тэгэл нэгэн тал ийм хүчтэй болсон. Тэгэл чадах юм хий. Тэг үнэхээр хүлтэрэж гэл тэгтээ мэдээж дотроо бол мэдээж хийж чадахгүй шүү дээ. Амар тийм тэмцэгч юм байна. Одоо жишээл би хэрэг оронд нэмч за үнэхээр солонгосын мундаг нэмч дийл хүмүүс л их байх. Өөрт нь тэгэх ёстой гэж хэлэх юм бол авгаасаа тэгэх юм байна гэдээ ойлгож болохгүй. Хичнээн анагаахын мэдлэгтэй байсан. Ясийн кислэлтээр за эмчийн зөв. За би эмчийн үгэнд оролгүй өөрөө эрсдэл гаргаад тэр эрсдэл нь ингээд ирээ намайг боочих юм бол би өөрөө буруудан болж таарч байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг даваад би өөрөө зөв гэж итгээд тийм эрсдэл гаргана гэдэг бол харин тэ нөгөө яг юу юм бэлээ. Угаасаа нэгэн тал хэрвээ одоо намайг одоо нэг хатартаа болоод одоо үхэн гэдэл эмчтэр чи одоо тэгж байгаа шүү дээ. Тэгэхээр чи юунаас ч айхаа болно гэдэг юм уу? Тэгэл за угаасаа би үйлдэл хийсэн хийгээгүй угаасаа хатартай юм чи. Тэгэхээр юу хийгээд оролдоод үзье гэд. Тэгэл солонгосоос 6 сарын юуны цаг авчингуудаа Монголд ирээд шууд шүдний эмнэлэгтээ ажилдаа ороод тэгснээ шууд фитнест очиод барыг Монголд ирээд 2 хоног шууд очиод фитнес бүртгүүлж байгаа байхгүй. Тэгээ фитнес бүртгүүлжээл нөгөө ч одоо юугаач мэдэхгүй шүү дээ. Нэг зам дээр нэг гүүж мөөх нэг тийм л юм мэдхээс. Тэгээд юу хагаад тэгсээ чинь тэр нэг фитнесийн гишүүдийн дунд болдог тэмцээн болно гэхгүй юу. Тэгэхээр зүгээр шууд дотроо зоригтой за ер нь яа дээ угаасаа нэг фитнес хэрэгчээ тэмцээнд орч үзнэ. Six pack-тай орч үзнэ гэж. Тайзан дээр нөгөө амар ичим би ер нь 10 жил жоохон ичимгээс авах. Тэснэ нөгөө нэг тайзан дээр бикини эмгтэй хүн чинь ингээд бикини өмсөөл хүмүүсийн өмнө харна гэж бас нэг зориг штэ. Ер нь одоо угаасаа би хитнес харамсахгүй гэж хитнес ингэж ингээл амар гоё өгцөгтэй олон гэж бодож байгаа шиг. Зүгээр толгойн дотор зүгээр зөндөө гоё бодлоод орж ирэл. Тэгээд шууд тэмцээнд бүртгүүлж байгаа. Тэгэл шууд ажиллаач хийгээл өөрөө нөө фитнесийн мэдэхгүй нэ тэгэл шууд тэмцээний нөгөө анх удаа дэглэмийн хоол моол идэж үзэл эрүүл хоолно гэдгийг угаасаа нөгөө эрүүл хоолны процесс болохоор тэгэл яг тэр үеэс эхлээл яг юугаа яг амьдралынхаа одоо өдөр тутмынхаа хоол хүнслээс гурил сахар хасаал тэгэл тэр орон чинь угаасаа нөгөө одоо юу гэдэг өвчнөө ингээл энэ хор тавтар гэдэг юм чи ер нь яагаад үүсдэг энийг юу ингэж илүү их тэмцдэг ингээл хоол хүнсэн дээр яхад угаасаа л яг бидний өдөр тутам идж байгаа гурил сахар бол яг ямар ч өвчнийг дандаа өрөвсүүлдэг хүндрүүлдэг тийм юм ба. Тэгэл за надаа угаасаа яг энэ л тохирох юм байна гэд. Тэгээ тэмцээнд орж үзсэн. Тэгэл тэгтээ нөгөө нэг үе мөчний өвчтөөс болохоор ч минийх нөгөө олон жил 10 хэдэн жил өвдсээс болохоор одоо үе мөчний өвдөг хүмүүс угаасаа мэднэ. Яг нөгөө олон жил өвдөгдсөн нөгөө үеинд өөрчлөлт ороод одоо миний өвдөгний үе гэх юм бол яг энгийн үеиг шиг бүрэн нуглархаа болцсон. Тэгэхээр би ингээд одоо ингээд доошогоо ингээд суух гэхээр бүрэн нуглахгүй шууд хойшоогоо ундаг. Тэгээд түнх бас ингээд ерөөхдөө дандаа юм том үеийг гэмтээдэг. Ер нь бүгдээр асуудалтайсэн. Тэгэхээр чи нөгөө анх дасгал хийн гэдэг чинь энгийн хүн дасгал хийх, өвчтөг хүн дасгал хийх чинь өөр штэ. Тэгээд бүрэн суулт хийж чадахгүй л гэсэн үг шүү дээ нэгсэнд бол. Тийм суулт хийж чадахгүй ингээд юмнаас барьж байгаа л нэг суух гэж оролддог. Тэгээд нөгөө шууд бас багш шийдэр аваад явъя гэхээр тэр болгоо одоо би ингээд ямар ясны хавтартаа тэгснэ би юм үгүй гэл өөдөөс нь зовлон тоочоод байлтай. Тийм багш нар ч гэсэн яг эмчнэр хүртэл бити дасгал хий гэж хэлж яхад багш нар бол бүр битгий шүү дээ. Тэгэхээр шууд өөрийнх нь хариуцлага болж байгаа шүү дээ чинь. Тэгэхээр за ер нь өөрөө ингээл оролтыг гэж боддог. Тэгэл тэр эхний яг нэг жил бол амар хэцүүсэн. Угаасаа нөгөө үе мөчний өвчин байнга нөгөө дэглэмийн олонд орчингууд дээрээсэн тэгэл шууд юу яа гэм лээ. Нөгөө үе мөч идрийн өвчин чи хидэрч эхэлт юм лээ. Тэгэл өдөр алга нөгөө өвчин намдах имээ угаасаа л өдөр тутам давуудаг гэсэн болохоор нөгөө эмчилгээгээ хажуугаар нь хийлгээл имээч угаал
Тэгэл тэмцээнд ороод тэгээд нэг 6 сар ямарчсан нэг ингээд явсан хгүй. Тэсээ чинь тэрний дараагаас яг би ингээд бүр дээрч байгаа нь мэдэгдэж байгаа юм чи нөгөө нэг байнга юм тариа хэрэглээд идэг гэсэн чинь тэрийг хэрэглэхээ болж эхлээд. Тэгээ яг эхний нэг жил бол яг ингээд зөв хааллаад фитнестэй згсэж байгаа. Нөгөө нэг үений өөрчлөлтүүд нөгөө нугалрахаа болсон юмнууд нугалардаг болоод сууж чаддаг болоо юмнаас барихгүйгээр ингээд энгийн хүн шиг суудаг болоод. Тэгээ жилийн дотор ерөнхийдөө баг миний үе мөч идэрсэн гэж би дотроо дүгнсэн аахгүй. Тэгээд нөгөө 6 сарын дараа дахиад эмчлэлээр очоогүй. Яа. Наадхан дээр чи яг яагаад очоагүй вэ? Угаасаа л миний хатар чинь тэгээд 6 сарын дотор тэгэл эсвэл байж ийн эсвэл нэг жоохон томорсон байна. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг өмнө яг анх тэр мэдээг сонсоо хүн ингээд сэтгэл зүйн үед ингээд амар ингээд бүр ингээд доошогоо орцсон байгаа шүү дээ. Ингээд бүр ингээд харах хөнгөл рүү орцсон байгаа. Арай гэж би тэндээс өөрийгөө ингээд нөгөө татаж гаргаж ирээд орчоод тайл нөгөө 6 сар нэг амар юм юутай болсон биш нөгөө үгүй би идэх нь би эрүүл олно би чадна гэсэн нэг юм юутай жаад буцаал яг тийшээ очих юм бол би буцаад яг тийшээ унах гадсан аахгүй. Тэгэл за угаасаа л юу ч өөрчлөгдөхгүй юм чинь зүгээр өөртөө би яг тухайн үедээ зүгээр 5 жилийн хугацаа авах. За энэ 5 жилийн хугацаанд би нэгч эрентгийн зураг авахгүй, ямраа авахгүй, тэр том шинжилгээч хийхгүй. Тэгээ энэ хугацаанд үнэхээр одоо янз бүрийн болов эсвэл би эрүүл олно гэж бодсон. Тэгээд 5 жил одоо тэрнээс хойш 6 жил болсон байна. Тэгээ би 5 жилийн дараа шинжилгээгээ өгсөн боловч түрүү жил яг нөгөө улсын аварга хятад руу тэмцээнд явхаад за бас яг даав нь олчихно гэж одоо тэгээд энэ жил өгсөн. Сая энэ жил 6 сарын сүүлээр бүх шинжилгээнүүд нөгөө үе мөчнийхөө шинжилгээнүүдээ ч гэсэн өгсөн. Хадрынхаа имра эдрийг хийлгэсэн. Бүр зүгээр. Миний нөгөө үе мөчнээ 10 хэдэн жил үзсэн гэсэн шүү дээ. Тэгэхэд нөгөө байнгын одоо нөгөө нэг эмчилгээ одоо хүмүүс мэдэндээ одоо монголчууд нөгөө пенсилин чи гэж яах вэ 21 хоног болоод хийлгдэг. Хажуугаар нь зөндөө эмнүүд дуудаг. Тэгээд тийм амар их одоо үрвслийн эсрэг эмчилгээ хийлгэсэн ч гэсэн одоо яг үе мөчний нэг 3 4 үзүүлэлт байдаг байхгүй юу? Нэг тусны шинжилгээгээр гардаг. Асоциатив үүрэг ирмата фактор гэдэг нэг хитэн шинжилгээнүүд байдаг. Тэд нар миний 10 хэдэн жилийн хугацаанд нэгч буурж байгаагүй байхгүй юу? Ингээд ландаа амар бүр нэмэх 3 мурав эсвэл одоо тоогоор бол 700 800 эсвэл 500 гэл амар дандаа бүр юм байж боломгүй өндөр тоогоор гардаг. Цусан дугны тэр нөгөө эмнүүд нь байгаад байгаа тарианд байгаад байгаа ирнэ тийм өндөр гардаг. Тэгсээ чинь сая 6 жилийн дараа ясаж чинь минийх амьдралдаа анх удаа бүх юм нормал гарсан. Нөгөө нэг үеинд өөрчлөлт орсон тийм юуны шинжилгээнүүд нь тэдний хүртэл зүгээр болсон. Тэгэхээр нэгсэндээ үе мөчний өвчин бол ингээд болсон байгаа юм байна шүү дээ. Идгэрсэн гэсэн үг байхгүй. Тэгээд тэнгууд одоо ч яг би нөгөө нэг үе мөчний өвчөөр ч олон жил өвдөж хахад ингээл багаас ахвал имлэг тавьж байгаа чинь насны ингээл хүмүүстэй хамт имлэг тавьдаг шүү дээ. Зарим нь ингээл 10 хэдэн жил өвдсөн. Намайг ингээл дөнгөж өгдөөд эхэлж хахад би ингээл жил өвдөж илоо гэхэд ингээл өөр над шиг ингээл 10 хэдэн жил өвдсөн гэл нэг хичнэр идэр байдаг 40 эдтэй 30 эдтэй 50 эдтэй гэл тэр хүмүүсийн болохоор яг л нөгөө нэг одоо эн чинь нэгсэндээ бүх үеийг гимтээдэг тарлааны өөрийнхөө эсрэг ажиллаад байгаа гэсэн үг байна. Тэгэхээр үеинд ийм эргэшгүй өөрчлөлт орчдөг. Тэгэл ингээд нөгөө тохоо нь ерөөсөө ингээд нугалрахаа болцсон. Хөлн нь ингээд бүр ингээд нугалрахаа болцсон. Нэгсэндээ одоо нэг 100% хөдөлмөрийн чадвараа алддаг. Тийм группт ордог хүч аахгүй. Тэгээд зүрхний хавхалгаа гэмтэн дараад нь зүрхний тутамшилт ороод ерөнхийдөө ингээд хүндрэлээр нас ордог. За бөөрийг гэмтэн, тарих мэдрэлийг гэмтэн гэдэг ер нь аим муухай хүчин байхгүй. Тэгэл би яг тэр хүмүүстэй ингээд твж явахдаа за угаасаа тэр хүмүүс мэдээч тэр хугацаанд бууж өгөөгүй дандаа л нөгөө эмчийн хавганд ороод эмчилгээ хийлгээл яваадсэн. Гэхдээ энэ өвчин хамгийн гол нь идэхгүй жил ирэх тусам 1000 эмчилгээ хийж байгаа ч гэсэн ингээл хүндрээдээ нөгөө нэг улам л нөгөө үений өөрчлөлт зүрхээ гэмтэн. Тэгэхээр энэ бүр амар одоо бүр ингээ харамсалтай байхгүй. Одоо ийм хүчтэй зөндөө хүмүүс байгаа угаасаа идэхгүй учраас бид нарт одоо ингээд найдвар айхгүйгээл ерөөхдөө эмчилгээгээ яг эд нөгөө нэг өрөвслөөд яасан үедээ хүчтэй эмчилгээ хийлгчээд бусад үед нь бол нэг энгийн хүн шиг өгн яваад байдаг. Гэхдээ цаагаараа энэ хүндрээд байдаг тийм хүчин байхгүй. Тэгээд ямар ч ингээл 6 жилийн хугацаанд
боломжгүй гэсэн хүчнийг нь одоо юу нөө эхлээ чинь үе мөчний хүчин чинь амар том юмсан дараад нь хавдар болсон шүү дээ. Тэнгүүт тэгээд хавдарч тэр одоо үе мөчний хүчинч тэр ямар ч юм боломжгүй гэд эмчнэрч боломжгүй гэсэн юм бидний одоо юу гэдгийг нэгт сэтгэл зүй, хоёрт амьдралын юм маяг бидний идэж ууж байгаа хоол хүнс хийж байгаа одоо энэ дасгал хөдөлгөөн энэ чинь л зүгээр яг хүнийг эрүүл байх болох юм байна гэдгийг би яг одоо яг өөр дөр ингээд ойлгоод авчиж байгаа байхгүй. Тэнгүүтээ одоо болохоор зөндөө олон хүмүүс ийм хүчтэй хүмүүс байгаа, хатартай хүмүүс байгаа, өөр хүнд өвчтөө хүмүүс байгаа. Энэ хүмүүсийг зөвхөн одоо юу гэдэг анагаах ухаан угаасаа мэдээж хамгийн шилдэг нь интернетээс биш бити та нар хүчтэй юм тариа хэрэглэгээ бүж тэ. Хамгийн гол нь бидний амьдралын хэв маяг тэр нөгөөнийг ер нь тэр одоо хүчтэй юм тариа тэр анагаахын юу гэдэг чинь зүгээр тухайн хүчний шинж тэмдгийг дарах. Яг үндсэн суурь нь бол яг бидний идж байгаа хоол хүнс амьдралын хэв маяг бидний сэтгэл зүй энэ чинь л яг хүнийг эрүүл байлгах юм байна гэдгийг л олон хүмүүс ойлгож аваад тэгээд олон өвдөж байгаа хүмүүс байвал энийг сонссоод урам аваад хүүе битсэн нададсан боломж байгаа юм байна гэд нэг ч гэсэн хүн эхлээд амьдралын маягийг өөрчлөөд өөрийнхөө сэтгэл зүйтэйгээ ажиллаад би чадна гэсэн итгэлийг олж аваад тэгээд олон хүмүүс эрүүл болоосой л гэж хүсэж байгаа. Гайхалтай. Одоо тэгэхээр ясны хавдар нь бас сүүлийн MRI дээр үзүүлээд байхгүй. Үгүй энэ чинь нөгөө нэг угаасаа нэгэнт үүссэн байгаа хавдар байгаа шүү дээ. Тэгэхээр чи эн чинь бол ингээд шууд ингээд байхгүй болно гэж байхгүй. Надад болохоор тэр нөгөө солонгос хэмжээ гэж хэлсэн байхгүй. Тэр нөгөө 6 сар чи ингээд 6 сарын дараа ирээд ингээд тавтан үзүүлээдэй гэж байгаа шүү дээ. Тэнгүүт нь би хэдий хэрэг хугацаанд би ингэж үзүүлэх юм бэ? Тэгээ би эсвэл энийг ингээ өвчлөөд за би одоо миний энэ өвчлөлөө би одоо хөх юм бэ гэтлээ үзүүлэх юм уу гэсэн чинь за чи ингээ эхний 3 жил ямар ч зэн ингээ давтамжтайгаар 6 сард эхний ээлжийн 6 сард нэг дараад нь жилд нэг гээд 3 жил хэрвээ чи энийгээ үзүүлээд хэрвээ ямар ч өөрчлөлт байхгүй юм бол чи санаа зовлтгүй ингээ амьдарч олноо. Яг гэхээр нөгөө одоо энэ хавдар гэдэг чинь чиний энийг чинь бид нар хизээ үүснэнийг нь мэдэхгүй. Чамайг яг хүүхэд өвдөө ээж хаа гидсэн тахта төрхтөө ч юм уу нэг хүн эсийн хуваагдал нэг янз бүрийн юмнаас болоод нэг юм үсдэг дээ. Тэрэн шиг тэгж үссэн байх ч магадaltaй эсвэл чиний амьдралын явцад үссэн байх ч магадaltaй. Гэтэ энийг бид нар ч мэдгүй бурханч мэдгүй хизээ бас энэ сэдрээд одоо хортой адар болоод амьсанд аюултай болохыг ч мэдгүй, чийж мэдгүй, би ч мэдгүй. Тэгэхээр энэ нь бол цэвэр одоо юунаас ч хамааргүй. Энийг бол ямар ч таамаглах боломжгүй. Зүгээр л чи хинуулаад яваад гэж байгаа. Тэгэхээр чин тэгээд яхаа одоо тэгээд хизээ энэ өөрчлөлтөд ороо би өхнвэ гэл ингээл үзүүлээд амар утгагүй санагцаахгүй. Угаасаа л би хавдартай болцсон. Тийм ч давалцсан тэгэл 5 жилийн хугацаанд эрүүл болох гэж үзнэ гэл. Тэгтээ мэдээж тэр 5 жилийн хугацаанд чи маш их сахилах батагаа шүү дээ. Бүр айгүй өөртөө үнэнж агаад хичнээн их өвдөөл ятарч исэн гэсэн ингээл бууж өгөхгүй. Яг л одоо хоолн дээр хүртэл ингээл яг өдөр алга хүмүүс бол ингээл за яхаа эхний 2 жил бол би бүр амар сахилах баттай байсан. Одоо нөө за яна амар олон талаас нь ярих гэдэг. Зүг. Одоо тэгээд нөгөө нэг эхний уусаа яг хэдэн жил би ингээд яг жилээс хавлаа өөрийгөө эрүүл авч байгааг мэдрээд эхэлсэн гэсэн шүү дээ. Уусаа нөгөө эм тариагаа нөгөө үе мөчний эм тариагаа хэрэглээд тэгэл нөгөө нэг өмнө ингээд хүчин амдаах эмтэй байж ээж хөдөлдөг гэсэн бол одоо энэ үе мөчний хүчин чинь тийм байхгүй. Шөндөө ингээд бүх яс эдэр амар янгинж өвддөг. Тэг өглөө ингээд хамаг бие хөшингэн. Тэг минийх болохоор яг ийм том үеийг яадаг болохоор ерөөхдөө доголдог ер нь явж чадахгүй, найлж орч чадахгүй, бараг ингээ хүчтэй найтайх төдийдл ингээл бүр ингээд яснууд нь ингэж амар өвддөг, найтайхаас ч айдаг. Яг эд өвчтөө үедээ 0 ихч мэгчээрээ төвшүүлж 0 оруулна, хичээрээ усанд оруулна гэж чи насанд хүрсэн хүний үед чи амар эн чинь хүнээс юм хараат болж байгаа байхгүй. Өөрөө босоод ингээ хоолоо идэж чадахгүй. Яг энийг бол үе мөч өвддөг хүмүүс бол бүгдээрээ өвдөн. Тэгээд тэнгүүч чинь юу вэ нөө жилийн дотор нөө 10 хэдэн жил зовоод өвчөөс салчингууч зүгээр амар ихтгэл төр явж байгаа юм. Тэгээд би энийг эмчилж чинь миний ер нь хатарч гэсэн идэх юм байна лээ. Чамд ер нь тэгээ юу ч
бүх зүйл боломжтой санагддаг шүү дээ. Тэгэл зүйл зүгээр яасан чинь. юу ч хийж чадах юм шиг санагдал. Тэгэл яг одоо тэрнээс хойш ингээд 6 жил болсон байна шүү. Nice үнэхээр гайхалтай. Би болохоор яг энэ түүхийг 2 дахь удаа сонсож байгаа байхгүй. Тэгээд өнөөдөр альж утгаараа л анхны удаа сонсож байгаа юм шиг бай гэж бодсон ч гэсэн 2 дахь удаага сонссон бас яхаа аргагүй нөгөө нэхэнд хэлсэн маш олон хүмүүс итгэл дүүрүүлнэ хичээсэн тийм зүйл болж байгаа байх гэж бас итгэлтэй байна. Тэгээд надад зүгээр хамгийн тийм гайхалтай санагддаг зүйл нь болохоор одоо жишээлбэл дөнгөж анх нөгөө нэг яг фитнесээр хичээлж эхлэн. Гэхдээ үе мөчний хүчтэй гэдэг чинь түрүү хэлсэн шиг ингээд хамаг одоо юу гэдэг үе мөчүүд нэг нугалахад маш өвдөлтүүд өгдөг. Гэл эхлэнгүүт жишээлбэл хэрэг оронд нь би яасан бол за энийг ингээд би нэг одоо юу гэдэг скват хийх гэсэн чинь өвдөд за энэ угаас судлаа юм шүү. За би бас фитнес хийж чадахгүй юм байна уу. Гэл бууж өгчих واخгүй. Дийлэх хүмүүс бол тийх бах. Тийхгүй ингээд юу ч хамаагүй ингээд бууж өгөхгүй нэг давна тэрэн туулна гэж тэр одоо юу гэдэг мотивац гэх юм уу тэр итгэл ер нь хаанаас гарч ирсэн бэ? Зүгээр л амар их амьдрахыг хүссэн. Зүгээр амар харамсалтай санагдаж байгаа юу? Нэг ингээл юу ч үзэг байж байгаа хүчин хэрэг амар харамсалтай шүү дээ. Тэгээд хайртай хүмүүсээ бодоод тэгээд зүгээр л амар амьдрахыг хүссэн. Амар гоё одоо юу гэдэг ер нь ингээд амар аялж маялахыг хүсдэг гэсэн аахгүй. Тэгэл тийм газруудыг өөрийнхөө нүдээр очиод харж хийж гэдэг юм үү. Яа ямар тэнэг. Тэгээд амар тэгж хүсэл. Тэгээд тавьчихсан. За тэгвэл пауз авчих юм уу? Тэгээ. За яа гэдэг. Хэлдэг. Окей, за сая дөрөвний пауз авлаа. Яг хүнд өвчин би яг амьдралтаа тусч байгааг болохоор сайн мэдэхгүй байгаатс яг тийм хүнд зүйл хүнд тохиохоор юу сэтгэлээр мэдэж унаа тэр бол угаасаа маргаангүй зүйл. Гэхдээ тэрнээс гадна дахиад нэг шинэ ойласаа ярьж байхад бол өөртөө ялангуяа эмэгтэйчүүд бол маш итгэлгүй болдог. Өөрийнхөө одоо юу гэдэг өөртөө итгэл нь алдаад тэрнээсээ дайвраад бас дахиад одоо юу гэдэг би чадахгүй юм байна. Би зүгээр л нэмшигтэй ингээд буугаад хүртсэн зүгээр амарч юм биш үү гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд бодогддог юм шиг байгаа. Тэгээд энэ тал дээр бас хүмүүст яаж одоо юу гэдэг энэ бүх зүйлийг даван туулахын ирч хурцтэй энэ өөртөө итгэлтэй байдлыг авч чадах вэ гэдэг талаар ярьж өгвөл. Эхлээд бас мэдгүй хүмүүс асуундаа. Би тэ яг эхний 1 жил за 2 жил яг ингэ хичээлж агаад өөр дээр ингээ бидээ эрүүл мэндэ гарч байгаа өөрчлөлтөөсөө болоод тэгэд яг ингээд яг энэ хоол шимт хичээл дээрэс нь тасал хөдөлгөөн гэдэг энд ингээ бүр яг ингээ чин сэтгэлдээс ингээ дурлж эхэлж байгаа байхгүй. Тэгээ би 19 он ковид гарахаас өмнө Солонгос руу сурах гэж яваад гэтээ би өгөн Солонгос нээсээр өдөр имлэгтээр очаагүй ш. Тэнд би 2 жилтэй байсан байхгүй. Угаасаа сая харж байгаа яг нэг хүн уучлаарай манайхаа гэдэг. Яг хүн угаасаа нэг юм хэцүү үе ч юм уу яг тийм юу хаар яг нөгөө тэр мөчүүд нь бодогдохоор буцаад яг ингээд амар ингээд сэтгэлээр ингээд унах ч юм уу. Одоо яг тийм тэр юмнуудаа би ингээд одоо ингээд ярина ер нь ярьдгүү. Тэгээ яг ингээд гаргаад ирэхээр яг тэр мөчүүд бодогдохоор ингээд амар хэцүү сантай уйлж гад байдаг байхгүй. Тэгэл Солонгост ковид гарахаас өмнө очиод янсад би нэг эхлээд уг нь шүднийхээ аюугаараа цаашаага нарийн мэрэгшид сурна гэж бодоод хэлний бэлтгэлд сурсан. Тэгээд тэр үед ковид гараагүй хаад нэг хичээл хайж байгаагаар сургалтын төлбөр ингээл түрээс мүрээс гэл бүх юм олох гол ажил хийж байгаа хгүй. Тэгэл нойр бахтаа ингээл тэнцээ одоо Солонгос зөндөө ажлууд байгаа. Манайхан мэдэнтэй тэгэл нөө ажиллаад ингээд нойргүй явдсан чинь эсэргээрээ би буцаад эрүүл мэндэ алдах гээд байгаа хгүй. Тэгэл тухайда бас бодоод за би юу хийж чадах вэ? Хүн ер нь ингээл хэцүү юм тохиолдох бүрд хүний ингээд тарих арай өөрөөр ажиллаж идэм блэ. Яаж тийм шууд өмнө за би яаж ингэж өөрийгөө хит их ингэж эрүүл мэндэ алдахгүйгээр дээрэс нь би уг нь эрүүл болох гээд нөгөө тасал хөдлөө игээд ингээд идэг эндээ цаг гаргаж чадахгүй байдаг. Гэхдээ би сургалтын төлбөр бусад юмаа төлбөрөө олох ёстой. Тэгэхээр би яах вэ гэж бодсон чинь яг тэр үес нэрээ би чадна ш. Би ингээ өөр дээрээ ингээд чадж байгаа юм чинь би энийгээ өөр ингээд гоё олон эмэгтэй хүмүүст хүргээд олон эмэгтэй хүмүүсийг гоё бихтэй олгоо. Дээрээс нь ингээд ийм эрүүл амьдралын хэв маягт ингээд
яахт ингээд чиглүүлээд нэр би энэгээр ажил хийж болох юм биш гэж Тэгээд анх хэлчихсэн юм шүү дээ. Тэгээд яг Солонгост 19 оноос фитнесийн тасгалжуулалт хийж эхэлсэн аахгүй. Тэгээд тэр үе чинь тэнд чинь мэдээж нэг гадаад зүг сурчлагын юутай болохоор хамаагүй тренер хийж болохгүй. Тэгтээ нэг тухайн фитнестэйгээ тохирж байгаа бол би ингээд зөвхөн Монгол эмэгтэйчүүдтэй заах юм аа гэл. Тэгээд яг 19 оноос Солонгост ингээд эмэгтэйчүүдтэй тренер хийж эхлээд тэгээд тэндээ 2 жил юм хийсэн. Тэгээд 19 оноос ерөөхдөө хийгээд эхэлсэн аахгүй эмэгтэйчүүд. Тэгээд тэнд Монголд 21 он ковид яг дуусны дараа ирэн иртлээ. Уг нь цаашаа би үргэлжлүүлээ сурах байсан л та. Гэтэ яс яг тэр үед бас манай ээж бас бамба булчирхаан хор тавтартай болоод тэгээ хаалхаанд орхолоо. Тэгээ нөө ээжтэй холоос санаа зовоодсан болохоор ерөөхдөө хайртай хүмүүстэйгээ ойроо игчдод тэгээд Монголд хүрээд ирсэн. Тэгэл Монголд ирээл бас шүднийхаа хэмжээрээ ажилласан гэсэн шүү дээ. Ажиллаад тэгэл давхар бас дуртай юмаа хийгээл фитнесээрээ. Тэгээ одоо бол яг сүүлийн 2 жил бол яг шүдний эмнэлэгтээ ажилладаг. Яг шаардлагатай үедээ бол очих үедээ очин. Гэхдээ яг эмэгтэйчүүдтэйгээ илүү их төлхөө ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр одоо сая энэ хавраас ахуулаад онлайн ангиудаа нэгээд тэгэхээр чи ингээл сартаа хэдэн зуун охтуудтайгаа гэл одоо ингээл ерөнхийдөө шарнэр гээл тий дандаа л ер нь эмэгтэйчүүдтэйгээ харьцсан. Тэгээд хамгийн гол нь яг энэ 6 жилийн хугацаанд сурсан одоо өөрийнхөө туршлагаараа ингээ олж авч байгаа бүх одоо юмаа ингээд эмэгтэйчүүдтэй ингээд зөвлөө чиглүүлээд тэгээ энийдгээ айгуу гоё эрүүл амьдраасаа тэгээд гоё бие хаатаа болоод өөртөө ихтэй ингээд амьдраасаа гэж хүсээд ерөнхийдөө ингээд ажиллаж байгаа. Тэгээд одоо яг ингээд сүүлийн хэдэн жил ер нь ингээд эмэгтэйчүүдтэйгээ харьцаж байхад яг бүгдээрээ яг сэтгэл зүйн асуудлууд байдаг аахгүй. Тэгэхээр хүн ер нь яг өөртөө ихтэй үедээ яг амьдралын чанар ингээд бүх юм тий тэр гэр бүлийн харилцаа, нийгмийн харилцаа, ажил төрөл ингээд бүх юмд нөлөөлж байгаа аахгүй. Тэгэхээр эмэгтэй хүмүүс ингээд зүгээр нэг гоё болох гэж юм уу турах гэж байгаа юм уу тэрэндээ биш яг өөртөө ихтэй байгаад өөртөө ихтэй хүн чинь юу гэж амжилттай хийж чаддаг. Тэгээ мэдээж гоё эрүүл чирэг биетэй хүн чинь ятрахгүй ирч хүчтэй байж шүү дээ тий. Тэгэхээр яг энэ зүйлийг л эмэгтэйчүүдтэй чиглүүлэх гээл ерөөхдөө ажиллаж байгаа. Одоо ч энэ бараг хэдэн мянган эмэгтэйчүүд би Instagram, Facebook ер нь жоохон идэвхтэй ашигладаг ах уу. Эмэгтэйчүүдээ Facebook-ээр, Instagram-аар ч тэр ийм дасгал, нэг хоолны нэг рилсүүд, нэг богино бичлэгүүд оруулдаг. Тэгээд олон хүмүүс бас ингээд ерөнхийдөө хэрэг болдог. Тэгээд ерөнхийдөө эмэгтэй хүмүүс бас гайгүй мэднэ гэл. Тэгээд яг одоо тулгарч байгаа яг асуудлууд нь яадаг вэ гэхээр дандаа нөө өөрийгөө манай эмэгтэйчүүд голдог. Тийм. Энэ дээр нь болохоор би бүр яг ингээл эмэгтэй хүмүүстэй бүгдэнд л үгүй хүн болгон тий хүн болгон өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй ямар ч тийм шалгуур байхгүй бүгдээрээ гоо үзэсгэлэн хамгийн гол нь эрүүл байна гэдэг чинь гол юм шүү гэдгийг дандаа хэлдэг аахгүй. Хүн одоо энийг хэрэг үзчихвэл өөх юу юм бэ те өөх юм бэ хүн хасж штэ өөрөө жоохон хичээгээл хоолой цэцлээл жоохон хөдөлгөөн өөртөө тохирсон тасгал хөдөлгөөн хийгээл хэлэх юм бол өөх засагдана ямар ч биеийн пропорц засагдана. Тэгэл одоо нөгөө эмэгтэй хүмүүс ингээл над руу ингээл ичээ ч гэдэм үү эсвэл миний дүү ч гэдэм үү одоо ингээл багшаа ч гэдэм үү гэл янз бүрийн эмэгтэйчүүд миний одоо гуйгийн миний шилб юм те миний шилб гадагшаага иргэцэн юм миний хөлийн богино ч гэдэм үү. Тэгэл яг би тэр үгүүдийг ингээд сонсохоор зүгээр яг ингэж хүн бодсон юм л өөрөө нөгөө нэг ингээд ясны хавцтай үе мөчтөө яг ингээл олон жил явсан болохоор үгүй та нарт байгаа юм чинь бүр ингээд хүн болгонд ингээд байгаад байдаг юм биш ээ. Ингээд би бүр зүгээр тэгж боддож би та нарын голоод байгаа биеийг чинь авчих юмсан та нарын эрүүл мэндийг чинь би авчих юмсан миний ингээд энэ ясан дотор байгаа хавдар ингээд одоо ч гэсэн би ингээд тэмцээл бас яг амьдарч байгаа байхгүй тий хойштоо ингээд би энийг хизээний цаг янз бүр болохгүй тул би ингээд хойштоо өдөр болгон тийм гэсэн. Тэгэхээр та нарын голоод байгаа хөлийг чинь та нарын голоод байгаа биеийг чинь би аваад би ингээд айгуу гоё хичээж байгаа ингээд тордоод гоё болчихсон гэж хэлмээр байдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө та нар маань эмэгтэйчүүд маань ерөөсөө өөрснийгөө битгий голоорой
хамгийн гол нь хүн эрүүлэн гэдэг чинь л хамгийн чухал зүйл. Тэгсэн өнөө бид нар бол өөрснөөсөө шалтгааллах бид нар зөндөө юмнууд дээ шүү дээ. Энд чинь ямар өөрчлөгдөхгүй идэгдгүү хүчин өөрчлөгддгүү зүйл гэж аахгүй. Ер нь ажил амьдрал бүх юм дээр те хүн өөрөө хичээх юм бол тэгэл зүтгэл юм бол би яг ирээдүйд би яг ийм болно гэж бодчихвол тэрийг нүдэндээ төсөөлөл тэгэл зүтгээд хаад хизээ нэг цагт биелээ олно. Би бол одоо нэг 6 жилийн өмнө бол надад бол яг юм амар харахгүй байсан шүү дээ. Яг ирээдүгөө ингэ төсөөлөхөд амар харахгүй байдаг. Тэгтэл ерөөсөө ингээл за зүгээрээ чаднаа гэл зүтгэлээсэн тэгэл тэр чинь өдөр сар өнгөрөх тусам биед нь өөрчлөлт ороод эрүүл мэндийн сайжраад ирэхээр хүн чинь хүй би чадаад байна шүү гэл итгэл орох тусам хүн усаас цаашаа усаал зогсдгүй юм билээ. Тэгэл за одоо чадж байгаа юм чи ер нь бүр чадах юм байна гэл. Тэгэхээр ер нь ингээл эрэгтэй хүнчээсэн эмэгтэй хүнчээсэн те ямар ч хүн байсан та нар маань ер нь өөрснөгөө битгий голоорой. Өөрийгөө одоо ингээ те би ийм намхан би ийм өндөр би ийм тарган гэж голохгүйгээр би одоо өөрийгөө амар хайрлахгүй. Би одоо амьд байна. Би эрүүлэн тий. Би эрүүл байгаа юм чи би юу ч хийж чадна. Гадаад төрхөө би ингэж өөрчилж чадна. Ажил амьдралаа би ингэж өөрчилж чадна гэл хүн зүгээр өөрийгөө хайрлаад хүлээн зөвшөөрөөд тэгтээ яг нэг хүсэж байгаа хүн болгоно нэг юм хүсэж байгаа амьдрал хүсэж байгаа өөрийнх нь нэг юм хувилбар байдаг ш. Би яг тийм л хүн болно гэд тэрийг зүгээр дотроо төсөөлөл за би энэ тийм яг бодож байгаа хүн шиг болж чадахын тулд би одоо юу хийх ёстой вэ гэх тэ тэр нь гэхдээ нөгөө нэг хүмүүс болохоор амар томоор хараад гинтл ингээд нэг одоо юу гэдэг одоо зүгээр ингээд жишээгээр яриа одоо ингээд 10 хэдэн жил 20 хэдэн жил ч юм уу эсвэл нэг 3 4 жил ингээд жингийн илүүдэлтэй амьдарч агаад гинт ингээд ид шидэ юм шиг сарын дотор ч юм уу 2 сарын дотор зүгээр яг нэг ингээд амар супер болох гээд хүн хит ингэж ерөөсө болох тэгэнгүүт шууд доошоогоо мэдээж тийм боломжгүй шүү дээ тий. Энд чинь бидний өдөр тутам хийж байгаа тэр үйлдэл чинь давтагдаж тэр нь тэгээ бүр сүлдээ нийлбрээрээ л яг цогцоорол үсэх юмыг яг ингээ хит томоор бодож гутаа хит өндөр одоо юу өөртөө амар хатуу хандаад байгаа байхгүй юу. Би яг ийм болно гэл нэг богино хугацааны юм харчаал хитрхээ урдан хүсээд тий. Тэгэхээр хүн болгон айгу бууж өгнө. Тэгэл ерөөсөө тэр тойрогоос гарахгүй бууж өгөөл тэгснэ буцаал хүсээл тэгснэ тайл бууж өгөөл тэгхгүйгээр зүгээр би яг ийм болно гэж бодчиход өдөр алган тэрийгээ зүгээр маш үнэнч ингээл хийгээл байсан ч санаа тууштай хийх ёстой шүү дээ. Тийм. Гэтэ мэдээж бид нар ингээд одоо ингээл хүмүүс тэгдэг чи ингээд одоо ерөөсө гурил идэггүй сахар идэггүй юу гэ одоо бол тийхгүй ш тэр чинь нөгөө нэг үр дүн гээ би үзсэн одоо эрүүл болсон тэгэхээр чин хүн юу гэдэг зүгээр юм баланстай амьдрах л чухал юм билээ. Тэрнээс биш дан ингээл эрүүл холж ингээд огт гурил сахар хэрэглэхгүй амьдрын гэж аахгүй ш. Янз бүрийн баяр ёслол ийшээ тийшээ гадагшаа аваад мэдээж идэж шүү дээ. Тий, амттай юм идэж шүү дээ. Тэгэхээр тэрийгээ идчихэл маргаашнаас нь буцаал ингээл яг нөгөө нэг өөрийнхөө амьдралынхаа юм маяга ингээд гоё тэнцвэртэй авч явах нь нэвтрүүлжлэхгүй аль нэг тал руу хазаачих юм бол энэ тэгэл дахиад өөр ямар нэг муу үр дагавруудыг байн хүлээлгдэг чинь. Би бас яг яриан дундаас анзаарлаа. Мартцсан байсан юм билээ. Юуны мөрөө хэд хэдэн удаа мултлаад тэгээд миний мөр гажигтай байсан бохоггүй. Гажиг гэдэг нь бол төрөлхийн биш мулталснаасаа болоод бүжгэлдэг байхтай ингээл энэ тэнд гарын дээрээ тогтож мөгчөө хэд хэдэн удаа унаад мултраад тэгээд нэг мөр ингээд доошоо байсан бохоггүй миний. Тэгээд тэр үед нэг ингээд C6 энэ төр авахлахаар C6 авдаг ах эгч нар байгаа загиндаг байсан чинь мөрөө тэгшлээч гэдэг. Миний угаасаа ийм байсан болохоор ингээд тэгшлэх боломжгүй байсан. Одоо тэгвэл зүгээр одоо нөгөө нэг юун дээр би бас тогтмол нэг 7 хоног 4-5 удаа байнга фитнест явдаг. Тэгээд нөгөө мөр маань ингээд булчинтай болсон болохоор ингээд мөр нь ингээд явандаа ингээд тэгшэрчдэг. Тийм болохоор ямар ч яхаа арахгүй тэгээ ямар ч гажиг байсан. Тэгэл юучсэн болгон тасардаг юм байна гэдгийг тэр би яхаа арахгүй санал бол нэгтлээ. Тэгээд хамгийн юу гэдэг сүүлд нь асуумаар айгу чухал зүйл нь болохоор яхаа арахгүй сэтгэл зүйн зүйл байгаад байгаа байхгүй юу. Бүх зүйл ингэ болох юм байж чадах юм байна, авах юм байна гэдэг ингээд хэлэхэд бол уг нь бол айгу амархан шүү дээ, тийм. Гэтэ тэрийг хэрэгжүүлнэ гэдэг бол бас асар их шал өөр нэг төвшөнд байгаа зүйл гэж би хараад байдаг байхгүй юу. Тэгэхээр хамгийн сүүл нь яавал энэ ингээд хүчрхэг сэтгэл зүйтэй
болох вэ гэдэг асуултаар энэ удаагийн подкастыг өндөрлөе гэж бодож байна. Тэгэхээр одоо нөгөө бид нар ингээл за хүнд өвчтөө чэйсэн эсвэл ингээл амьдрал зөндөө юм тохиолдож ш. Бид нар ингээл амьдрал хүснээр болохгүй эсвэл хүн болгоны амьдралын түвшин өөр одоо ингээл айгүй хэцүү ядуу тарчиг ингээл амьдрал төрж байгаа хүүхдүүдж байгаа тэд нар бол өөрснөө хүссэндээ бол тэгээгүй ш. Тэгэхээр ер нь ингээл ямар ч насны хүмүүсээсэн ер нь амьдралд нь юу ч тохиолдсон зүгээр ингээд буугаад өгчвөл амар харамсалтай байхгүй юу тий. Бид нар ингээд буугаал өгчих юм бол бууж өгөх угаасаа айгүй амархан. За би угаасаа чадахгүй мэн гэл юу ч хийхгүй байх угаасаа амархан. Гэхдээ энэ хорвоо ертөнцийн амьдрал гэдэг чинь бүр амар гайхалтай байхгүй. Бид нэр зүгээр л яг энэ Монголдоо ингээд бид нэр зүгээр л нэг өөрийнхөө урдах юмаа хийгээд амьдраад байгаа боловч бидний ингээд мэдхгүй тий. Бид нар зүгээр ингээд юу гэдэг ингээл интернетээс зурагтаас ингээл хөөх энэ гоё газар юм аа гэд ингэж нэг харах өөр тий. Яг тэр газар нь очоод бүх мэдрэхүүгээрээ 5 мэдрэхүүгээрээ тэрийг хараад үнэлээ сонсоод тэр өөр улс орны хүмүүс яаж амьдртын дэлхийн ертөнцийн чинь зүгээр л дэндүү гайхалтай байхгүй. Зүгээр л тийм юмыг нэгэн удаа хүн болж амьдарч байгаа шүү дээ. Зүгээр тийм юмыг дотроо одоо юу гэдэг үгүй амьдрал гэдэг чинь ийм амар гайхалтай хаад зүгээр ер нь бол бидний тулгарч байгаа асуудал нэр юу юм бэ те юу ч биш шүү дээ. Ялангуяа чи яг миний бодлоор яг 2 дахь удаага амьдраад байгаа байхгүй ариук болохоор 2 дахь удаага амьдарч байгаа болохоор яг энэ бол илүү бус хүмүүсээс илүү их сайн анзаарчсан яг амьдралын мөн чанарыг илүү сайн мэдсэн тий. Тэгэхээр нөгөө нэг одоо юу ч хэцүү юм тохиолдсон зүгээр л нэр амьдрал зүгээр л амар гайхалтай зүйлүүд байгаа би тэрийг мэдэрмээр байна гэж бодох амьдрахыг хүсгэл ер нь хүнийг амар хүчтэй болгодог. Яг одоо нөгөө би болохоор яг өөрөө өвдсөн учраас эсвэл одоо энийг сонсож байгаа хүмүүс өвдсөн хүмүүс бол яг хүн угаасаа тэгдэж штэ. Хүн болгоны зовлон өөр, хүн болгоны тулж байгаа амьдрал өөр ч гэсэн гэхдээ бид нар бүгдээрээ л зовдөг. Тэгэхээр хэрвээ энийг одоо юу гэдэг өвдөж үзээгүй хүмүүс бол за гэл нэг тоохгүй л ахaltaа. Гэхдээ бидний амьдрал яг юу ч тохиолдохыг мэдэхгүй байхгүй юу. Гинт ингээл битсэн одоо ясны авчтай гэдэг хизээж амьдралдаа би хизээж ясны авчтай болно гэж төсөөлөөгүйсэн бол нэг л өдөр би ясны авчтай гэдгийг мэдсэн шиг хүний амьдралд ер нь юу ч тохиолдож болохоор зүгээр л амар гоё өөрийгөө хайрлал тэгээд амьдрал чинь юу ч хэцүү юм тохиолдсон үгүй эн чинь бол юу гэдэг зүгээр л жижигхэн зүйл энийг даваад тулчих юм бол бидний айгүй гоё юм хүлээж байгаа гэдгийг айгүй сайн бодоод ойлгох ч юм уу. Энэ дээр нэг юм хэлээ гэх тахгүй. Би нөгөө нэг ингээл жоохносоо өвдөөл ингээл яхад ингээл амар амьдрал гомдоод шудраг бус санагдаал одоо энэ бурхан надад нэр амар ингээд шудраг бус санагч чинь ер нь ингээд сайн хүмүүс нь төрүүлж үхээ сайн хүмүүс нь ингээд яхаараа ингээд муу хүмүүс нь тий ингээд юм уу хүн алж талж байгаа байлаар лөвчт нь муу хүмүүс нь ингээд сайхан амьдраад байгаа ингээд бид нар шиг тийм энгийн хүмүүс яагаад ингээд яг ингээд дөнгөж амьдрал үзэж байгаа жоох хүүхдүүд хүртэл яагаад ингээд хор талдар тусаад үхээд ер нь яагаад ингээд амьдралын амар шудраг бус юм бэ гэж хэлээд амар амьдралд ингээд гомдож байгаа байхгүй. Тэгтээ ингээд дараад нь би ингээд 18 оноос ахуулаад ингээд үйлдэлүүд хийж эхлээл тэмцэж эхлээл ингэж яхад яг явц дундаа ойлгосон. Тэгэхээр би тэр үед бас тэнэг л байгаа байхгүй. Одоо ч бас тэнэг гэж магадгүй л те. Хүн угаас ингээд жил ирэх тусам ингээд арай илүү ухаажаас бодол нь өөрчлөгдөөл хэдэм билээ. Тэгэд яг дараад нь ингээд энэ олон жилийн хугацаанд ингээд бодож яхад зүгээр л яг учир шалтгаантай байсан юм шиг надад санагдсан. Хэрвээ одоо би анханасаа тэр 16 настайгаас өвдөөгүй байсан бол дараад нь би 16 настайгаас өвдөөсөн бол би эзэж эмч мэржээ сонгохгүй. Уусаа нотари явж исэн болохоор за тэгээд ингээд эмч мэржээ сонгохоос шалтгаан ингээ өөрөө өвдснөөс хэлж байгаа. За дараад нь 18 онд надад хайд амьдралт юм 2 дахь нэг юу их том шалгуур хэлж хавчтай боллоо. Тэгээ би фитнесээр хичээлж эхэллээ. Амьдралын хаяг маягийг өөр болголоо. Тэгээд одоо ингээд зүгээр л яг энэ хүний энэ тохиолдож байгаа зовлон бэрхшээл болгон зүгээр л ирээдүй өөрийг нь зүгээр бүтээж идэм байх гэж би ойлгосон. Тэгэхээр хэрвээ тэр бүх надад тохиолдог байсан бол би одоо ямар ч өөр байгаа шүү дээ. Ямар ч хаан ч юу ч хийж явж байгаа юм те. Айгу мэддэггүй ш. Тэгэхээр зүгээр л ингээд хэрвээ үнэхээр бурхан
хувь тавилан надад яг энэ шалгуурыг өгсөн бол хэрэв би тэрийг даваа гарчих юм бол ирээдүйд бүр надад тэрнээс илүү их юм гоё гайхалтай өөрийгөө бүтээгээд илүү юм гайхалтай хүмүүстэй уулзруулад илүү олон зүйлийг хийж бүтээх юм юг бүрдүүлж өгч байгаа байхгүй. Тэгээд яг тэр бүх шалгуурууд надад ирсэн тулдаа би одоо ингээд айгүй гоё олон эмэгтэй хүмүүст те өөртөө ихтэй болоход нь туслаад өөрийнх нь хүссэн бие галбирыг бүтээхэд нь хамт ингээд туслаад чиглүүлээд за тэгээд одоо ингээд онлайн ангич гэдэм үү ингээд ер нь ингээд эмэгтэйчүүдтэй нэг ингээд хүн өөрчлөгдөд эхлэн шүү дээ. Тэгэхээр дагаад гэр бүл нь, үр хүүхэд нь, найз нөхөд нь гээд зүгээр нэг хүний ард ингээл юм чи ингээд бүр ингээд үржээд тавьцдаг болохоор энэ чинь айгүй гоё хідүүл ингээд юм буянтай юм хийж байгаа байхгүй. Тэгэхээр ийм одоо юу гэдэг ийм эрүүл амьдралын хэв маягаар амьдардаг ийм залуучууд бол айгүй мундаг байхгүй. Хүмүүст зөв үлгэр дуурайлал үзүүлээд ирээдүйд одоо тийм хүнд өвчтэй болох ч юм уу тийм эрсдлээс нь сэргийлээд нь шүү дээ. Тэгэхээр та нартаа хүсээд одоо ингээд та нар маань хэрэг өвдөж байгаа ч юм уу эсвэл амьдралд нь нэг айгүй хэцүү ингээл асуудал гардаг ш хүн ингээд бүр ингээд ямар ч гарцг болоод би одоо яана гэд. Тэгэхээр яг л хүн тэр үеэ зүгээр яаж иж байгаа л даваад гарчих юм бэлээ. Даваад гарцсан хойноо тэр даваад гарах болгон чинь та улам сэтгэл зүгээрээ хүчтэй болно. Таны одоо ингээд амьдралд гарах бүх юм чинь ингээд өөрчлөгдөөл юм хүрээлэл чинь ч өөрчлөгдөнө. Юмсыг харах одоо өнцгөн ч өөрчлөгдөнө. Тэгэл ер нь зовлон гэж хүлээж авахгүйгээр энэ армаг одоо ирээдүйд бүтээж байгаа. Надад ирээдүйд амар тийм гайхалтай ирээдүй байгаа учраас надад ийм хэцүү зовлонгууд өгж байгаа мэнэ гэж ойлгоод таад маань бүгдээрээ хүчтэй ягаасай. Бүгдээрээ ерөөсө бити бууж өгдөг ягаасай. Боломжгүй зүйл гэж байдаггүй. Хүн хэрэг үнэхээр өөрөө хичээгээд хүсээд зүтгээд л хам бол нэрээ боломжгүй зүйл байдгүй юм бэлээ. Одоо юу ч хэлэхтэй би. Спотед одоо зангирсан юугаа яриа өрнөсөнд маш их баярлалаа. Тэгээд одоо үзэгчд сонсож байгаа хүмүүс маань бас өөрсдөө дүнэлтээ игээд ойлгосон зүйл байвал мэдээж маш олон зүйлийг ойлгож байгаа байх. Тийм болохоор сэтгэл хэсэгт болцсон бол Ариука маань харах байх гэж бодож байна. Тэгээд яг угаасаа тийм байна. Баярлалаа. Тэгээд энэ удаагийн дугаараа бас өмнөх дугаартай адилхан бидэд болохоор Art of UB гэдэг яг одоо кофе хийж шиг Art of UB гэдэг яг Төв номын сангийн хажуудад би локейшнийг бас доор нь оруулж энд хурж ирж гоё кофе уугаа гоё найз тэгээ юм гоё халуун дулаа яриа өрнөл тэгээ магадгүй бас анхны болцоонд бас гоё тохиромжтой гоё газар юм дээ. Локейшн байгаа тий ард нь ингээд гоё галерейнууд байнга солигдож байдаг. Тэгээд 3 өдөр болгол ladies night болон jazz night-ууд болдог. Та бүхэн хурж ирж гоё кофе уун альсэл wine ууаарай гэж хэлмээрэн. Тэгээд дахин маш гоё гайхалтай яриа өрнөсөн Ариукада маш их баярлалаа. Тэгээд ингээд энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Bye bye.